Төвжин гişнээс нэг юм тодруулчих. Аюулгүй байдал дээр байгаа тусгаарлалтын хороо туйлзууд очсноороо нэгт юу дэрдэх вэ? Одоо байгаа нь ямар дутагдaltaй байгаа юм? Адилхан их хурлын гишүүд байгаа шүү дээ, тийм ээ. Тэгэхээр хууль зүйн байнгын хорон дээр очсноороо яг ямар давуу талууд үүсэх юм бэ? Адилхан их хурлын байнгын хорон дээр байгаа дэд хороонуудыг шилжүүлэх нь одоо тимч яхтар очлол байна уугүй гэдэг нэг сайхан ойлголт хэлээд өгөрөө гэж хүсэж байна. За улсын их хурл үйл ажиллагаагаа байнгын оруудаар зохион байгуулж хийдэг. Байнгын оруудаар эрхлэх асуудлуудыг хуваарлж өгдөг. Хууль зүйн байнгын орны эрхлэх асуудал гэдэг 23.11-ээс 23.17 хүртэл одоо ийм эрхлэх асуудлууд байна. Би энэ ягаанаар тодруулчлаа. Эрх зүйн бодлого, хүний эрх чөлөө, түүний баталгаа, гэмтэртэй тэмцэх хөрсөн сэргийлэх бодлого, хууль зүйн хариуцлага хүлээлгэх эрх зүйн үндэс, ялын бодлого, шүүхэрх мэдлийн эрх зүйн үндэс, хараат бус байдлыг хангах асуудал, прокурор хэрэг бүрдэн байцаар шүүхэн шийдвэр гүйцэтгэл, эрүүл иргэн захиргаа хэрэг маргааны зөрчил хэрэг шийдвэрлэх ажиллагаа, эрх зүйн тусалцаа гэх мэтлэн. Аюулгүй байнгын байнгын орны эрхлэх асуудал гэдэг 23.2-8 дээр 8 зүйл байна. Гэтэл хууль зүйн байнгын орны эрхлэх асуудал дотор хөндөгдөж байгаа асуудлыг эрхлэх асуудал нь байхгүй байгаа аюулгүй байдлын байнгын орны тусгай хяналтын дэд шийдэж чадахгүй. Гэтэл энэ хууль зүйн байнгын орны эрхлэх асуудал дотор чинь иргэний эрх, эрүүл шүүлт, хохирож хамгаалал, шударга ёс, хуулийн засаглал энэ бүхэн чи явж байна. Эрхлэх асуудлаараа хяналт тавьж чадахгүй байнгын ороо. Нөгөөх нь эрхлэх асуудалд нь огт хамаагүй тусгай хяналтын дэд хороо. Аюулгүй байдал гадаад бодлогын байнгын ороо бол тагнуул айрамтай холбоотой асуудлаа бол тусгай хяналтын дэд хорооны хэрэглэх асуудлаар шийдэж болж байна. Гэтэл гэмтэртэй тэмцэх, хууль сахиулах, ял идүүлэх ажиллагаанд хэрэглэгдэж байгаа нууц мөрдөн шалгах ажиллагаа болон гүйцэтгэх ажилттай холбоотой асуудал чинь аюулгүй байдлын байнгын ороонд байгаа тусгай хяналтын дэд хороо хийж чадахгүй. Яагаад бол байнгын орооных нь эрхлэх асуудал байхгүй. Тэд хороо байнгын орооныхаа эрхлэх асуудлын хүрээнд байгуулагддаг. Тэд хороо хуулиараа. Тэгэхээр энэ одоо зөрчилдөөнийг бид шийдэхгүй болохгүй нэ. 33 жил үндсэн хууль заасан иргэний үндсэн эрхүүд чинь хогдоор байна. Тэр дундаа гэмтэрхтэй тэмцэж энэний иргэний эрхийг хамгаалах ёстой байгууллагууд чинь энэ төрлийн гэмтэрхийг хийгээд иргэний эрхийг зөрчөөд байна. Гэтэл улсын хурл энэ дээр хяналт тавихгүй байна. Би маш тодорхой жишээ хэлье. Өнгөрсөн 8 жил та бүгдийг олонх байхад тусгай хяналтын дэд хорооны даргаыг Сүү Батуулд гэдэг хүн хэрэгжүүлсэн. Энэ байгууллага одоо хүртэл унтсан. 33 жил энэ тусгай хяналтын дэд хорооны эрхлэх одоо даргаар чинь хэн явсан бэ гэвэл энэ байгууллагыг зүгээр л өөрийнхөө асуудлыг шийдэхэд хуулийн байгууллагын дарга нартай хувийн хэдлийн харилцаа тогтоох энэ арга барилдаа ашигласан хүмүүс л ажилуулсан байна. Энэ тусгай хяналтын дэд хороо чинь огт ажил хийдэггүй байсан байна. Жилдээ зөвхөн гэр бүлийн асуудал юу н аль байнгын хороонд хариулагдахаар байгаа. Хэдүүлэн гэр бүлийн асуудалд онцгой анхаарахгүй бол өчигдөр урж өдрхөн сайныг аимшигтай гэмтэр гарсан шүү дээ. Тэгээд хэдийн эмэгтэйчүүдийг харгас нөхдүүдийн гарт алдаад дуусах юм шиг байна. Тийм учраас гэр бүлийн асуудлыг аль байнгын хороонд хамаатуулах уу? Ер нь энэ хуулийг гэр бүлийн тухай хуулиар нэг хуулийг бас дахин найруулж, дахин өргөн барьж нэмэлт өөрчлөлт хийхгүй бол хэдэн бүсгүүчүүдийг тийм одоо харгас хэрцгий хүмүүсийн гарт хугацаа өгч байгаад алуулчихад байна л да. Тийм учраас энд та бүгд ямар бодолтой байна вэ гэж. За өнөөдөр 2025 оны 7 сарын 2-ны өдөр яг өнөөдрөөс өмнө 17 жилийн өмнө 2008 оны 7 сарын 1-ээс 7 сарын 2-ны шилжих шөнө 4 иргэн буудуул амнасаа алдсан, 1 иргэн угаартаж амнасаа алдсан эмнэлт үйл явдал болсон юм аа. За энэ үйл явдлын дараа улсын хурл ажлын хэсэг байгуулад улсын хурл дээрх анхны нээлттэй сонсголыг зохион байгуулсан. Тэр нээлттэй сонсголоос зөвлөмж гарсан. Тэгээ тэр зөвлөмжийн хүрээнд дотор
одоо ямар асуудлууд байсан бэ гэхээр тухайлбал ингэж хэлсэн байна. Эрүүгийн болон тагнуулын гүйцэтгэх албаны чиг үүргийг нарийн зааглаж, мөрдөх албаны бүт зохион байгуулалт хэрэглэлт хариуцлагын тогтолцоог хуульчлах гэж засгийн газарт зөвлөмж өгсөн байна. Гэр жогчийг хамгаалах хэрэгцээ орчин бий болгох, хохирол багдуулах сан байгуулах гэж засгийн газарт зөвлөмж өгсөн байна. Энэ 7 сарын 1-ний үйл явдлын дараа дахиад юу болсон бэ гэхээр Монгол улсын нэг иргэн гэр бүлийн хүчирхийлэлд өртөөд шүүхэд гэр бүлээ туслуулахаар гомдол гаргасан чинь шүүх эвдрүүлэх хугацаа өгөөд тухайн шүүх хуралдаан болох өдрийн өглөө шүүхийн байрнаас 150 метрийн гадна тэр гэр бүлийн хүчирхийлэлд өртөжсэн хүнийхээ гарт тутгалуулж амнасаа алдсан. Ингээд зөвлөмжийн дараа дахрын албыг байгуулсан. Харамсалтай нь гэр жогчийг хамгаалдаг энэ байгууллагыг татан болгосон. За өнөөдөр дөнгөж сайхан бас яг энэ үйл явдал боллоо. Хэдий болтол хүний аймаар бид бодлогын буруу, улс төрийн буруу шийдлийнхэн золиосонд монголчуудыг ингээд өхүүлээд алуулаад дуусах бай. Яг энтэй адилхан. Хууль зүйн байнгын орооны эрхлэх асуудлын өрөөнд тусгай хэлтийн дотроо байгуулах гэж. Хууль зүйн байнгын орооны эрхлэх асуудал гэдэг 17 зүйл байна. Хууль зүйн хариуцлага хүлээх эрх зүйн үндэс, одоо эрх зүйн үндэс ялын бодлого. Эрүүл иргэн захиргааны хэрэг маргаан зөрчил хянан шийдэх ажиллагаа. Эрх зүйн тусалцаа. Гэмт хэрэгтээ тэмцэх өрсөн сэргийлэх бодлого, хүний эрх хэрэгчлөө түүний баталгаа гэх мэтлэн хууль зүйн байнгын орооны эрхлэх асуудлаар бид хяналт хийж чадахгүй байна. Иргэний үндсэн эрх, хууль дээдлэх зарчим парламентод ёсныхоо хувьд биднээс оновчлогдоогүй байна. Тусгай хяналтын дэд хороо аюулгүй байдалтай холбоотой асуудлаар яваад идэг. Гэтэл хууль зүйн байнгын ороонд энэ асуудал байхгүй. Цагдаагийн байгууллагын аль багштаар гэрчийг хамгаалуулах гэсэн чинь гэрчтэй, хохирогчтой яг гэмт хэрэгтэндээ юм шиг харьцаж эхэлсэн. Аюулгүй байдлын байнгын ороон дээр байгаа тусгай хяналтын дотор яг ийм иргэний эрх, хуулийн засаглалтай холбоотой асуудал бол бидэнд хамаагүй гадаад улгын аюулгүй байдал гээд гадуур яваад байгаа. Энийг засахын тулд хууль зүйн байнгын орон дээр энэ тусгай хяналтын дотор байгуулах гэж байгаа маа. Үнэхээр бид өөрсдөө хитрхи олон шин дугуй зохиочж дэлхийд байхгүй шин дугуйныхаа одоо золиосонд бид хүний эрхийг, иргэдийнхээ эрхчлөөг, амь насыг ингээд золиос сууж байгаа. Тухайлбал гүйцэтгэх ажлын тухай хууль. Гүйцэтгэх ажлын тухай хууль гэдэг ийм нэртэй тусгайлсан бүх салбарыг хамардаг хуультай улс орн дэлхийд алга. Хэрвээ мөрдөн шалгах чиг үүрэг гүйцэтгэж байгаа, гэмт хэрэгтээ тэмцэж байгаа, шүүхэд бүтээгдэхүүн бэлдэж өгж байгаа бол тэр бүх зүйл зөвхөн эрүүгийн хэрэг хэн шийдвэрлэх ажиллагааны хуулиар зохицуулж байна. Шүүхийн зөвшөөрөлттэй юу нууц мөрдөн шалгах ажиллагаа гэдэг нэр доор энэ ажиллагаа явж байна. Энэ ажиллагааны өрөөнд хүний эрх зөрчигдөж байгаа хууль биелэхгүй байгаа бол парламент хууль зүйн байнгын ороонд хянаж байна. Гэтэл биднээс гүйцэтгэх ажлын тухай хууль гэж нэрлээд тагнуулынхаа хуультай холсноосоо болоод энд одоо ямар ч хяналтгүй явж байна. Парламент хяналт байхгүй. Би түрүү хэлсэн үндсөөл батлагдаад 33 жил 2008 оны 7 сарын 1-ний эмгэнэлт үйл явдал болоод 17 жил болж байна. Гэтэл бид 17 жил иргэнийхээ эрхийн төлөө хууль маш бага гаргасан. Эрх мэдэлтэн, дарга, төрийг эрх мэдэлтэй болох хуулийг бол маш ихээр үйлдвэрлэсэн. Сая улсын хурал бид стратеги төлөвлөгөөг баталсан. Хүний эрхэт суурилсан хүн төвтэй хууль зүйн бодлогын төлөө энэ 126 гишүүн ажиллана гэж хэлсэн. Хууль зүйн байнгын орон эрхлэх асуудал байна. 23.11, 23.12 хүний эрх хэрэгчлөө түүний баталгааг хангах хууль зүйн байнгын орон эрхлэх асуудал. Гэмт хэрэгтээ тэмцэх, хөрдсөн сэргийлэх, бодлого боловсруулах хууль зүйн байнгын орон эрхлэх асуудал. Прокурор хэрэг бүртгэлт мөрдөн байдлаар шүүхийн шийдвэр гүйцэтгэлтэй холбоотой асуудал хууль зүйн байнгын орон эрхлэх асуудал. Эрүүл иргэн захиргааны хэрэг маргааныг шийдвэрлэх ажиллагаатай холбоотой асуудал хууль зүйн байнгын орон эрхлэх асуудал. Улс төрийн хэлс хэрэг тэлмэгдэгчдийг цагаатах асуудал түүнтэй холбоотой хууль зүйн бодлого боловсруулах бол хууль зүйн байнгын орон эрхлэх асуудал. Гэтэл эрхлэх асуудлаараа хяналт тавьж чаддгүй байнгын ороо яаж шийдвэр гаргах вэ? Яаж асуудлыг бодиттой дүгнэх вэ? Бид иргэн зориулсан хуулийн шинтгэл хийж чадахгүй байгаа учраас годомжинд иргэд айцтай байж байгаа. Улс төрчид өөрсдөө хонгил ярьж байгаа. Өөр хоорондоо устцаар ярихдаа сонсоод байна.
дарга нарыг дуудахдаа 1 2 3 гэх бүр хочоор нь ярьж байгаа. Яг зүүн Германы нууц цагдаа шиг хувийн мэдээлэлээ хуулийн байгууллагуудад шүүхийн зөвшөөрлгүй алддаг. Тэнд хууль биелж байгаа эсэхийг мэддэггүй. Иргэний эрхчлөө хаана эвдэгдээд байгаа гэдэг ямар ч ойлголт байхгүй. Гэтэл гудамжинд нь иргэд нь хүн тутгуулж яадаг, зодуулж яадаг, хуулийн байгууллагт эрүүл шүүлтэнд өртөж яадаг. Монголын үндсэн хуулинд байж байгаа шүү дээ. Иргэний хамгийн чухал үндсэн эрхүүдийн нэг бол эрүүл шүүлтээс ангид байх. Энэ эрхийг онц байдал зарсан үед ч үл хүндэтгэж болно гэсэн үндсэн хуультай мөртлөө жил болгон эрүүл шүүлтэнд өртсөн тухай. Энэ нь бүр эрүүгийн гэмт хэрэгтээ тэнцэх ёстой байгууллагууд нь иргэнийхээ эсрэг хийдэг болцсон тухай сонсоо сууж байгаа. Тэгсэн мөртлөө энэний араас явдаг чиг үр бүхий тусгай хяналтын дээр байхгүй. Хууль зүйн байнгын орон яг шүдгүү арсан шиг гар хөл нь боомлогдчихсон. Энэ асуудыг шийдэж ижил биднээс яг хууль хаана бэлэхгүй байгаа юм? Хүний эрх хаана зөрчигдөд байгаа юм? Энэ гэмт хэрэгтээ тэнцэх байгууллагууд чи өөрсдөө гэмт хэрэг хийгээд байгаа юм үгүй юм уу гэдгийг улсын хурл өөрөө мэддэг болно. Улсын хурл энэ парламентод ёсныхаа агуулгаар ардчлалаа хамгаалах чадвартай болно. Хуулийн засаглалын төлөө зогсдог болно.